Сайн байцгаана найзуудаа. Солонгоо агшнаа. Найзуудаа. Бурхан маш чухал хоёр хамт олныг бий болгосныг та нар мэдэх үү? За, тэр нь юу юм бол? Тэр нь мэдээж Бурхан Адамыг босгоод Адам гэр бүл гэдэг хамт олон буюу гэр бүлийг бий болгосон байна. За, тэгвэл Адамаас хойш хүн болгон яадаг вэ? Гэр бүлтэй болсон. Гэр бүл гэдэг хамт олон донд бид нар төрж мэндэлдэг байх нь шүү дээ. За тэгвэл хоёр дахь хамт олон нь юу юм болоо? Бүгдээрээ харцгаах уу? За хоёр дахь хамт олон нь чуулган байгаа. Чуулган гэдэг нь цуглаан гэсэн үг тийм ээ. Одоо бидний бүтэнсэн өдөр алган явдаг цуглаан. Тэгвэл энэ цуглаан гэдэг хамт олныг Бурхан хизэнээс бий болгосон юм болоо? Гэр бүл гэдэг хамт олныг Бурхан Адамаар дамжуулаад бий болгосон биз дээ. Хуучин гэрээний үед. Тэгвэл цуглаан гэдэг хамт олныг Бурхан хизэнээс эхэлж бий болгосон юм болоо? Есүс эзэн маань загалмай дээр цуглагдсан нас барж тэгээд дахин амьсныхаа дараа тэнгэрт одсон тийм үү? Тэнгэрт одсныхаа дараа шавнартаа ариун сүнсийг үлдээнэ гэж амласан шүү дээ. Тэгвэл тэр ариун сүнс нь дагалдагч нарыг нэгэн байшин дотор хамтдаа бөөнөрөө цуглаад байх үед ариун сүнс тэдэн дээр бууж ирсэн байна. Тэгээд тэд нар ариун сүнсээр дамжуулаад гайхамшгуудыг үйлдэж эхэлсэн байна. Үүнийг харсан маш олон хүмүүс Есүсийн шав дагалдагчдыг дагаж ирээд нэг байшин дотор цуглаж эхэлсэн байна. Тэгээд тэд цуглахдаа хамтдаа магтан дуулж, залбирч, Бурхны үгийг хуваалцсан байна. Тэгвэл энэ цаг мөчөөс эхлээд чуулган буюу цуглаан гэдэг зүйл маань бий болсон байх нь тийм ээ. За тэгвэл чуулган нь Бурхны төлөвлөгөөний дагуу энэ газар дэлхий дээр бий болсон байх нь тийм ээ. Тэгвэл чуулган буюу цуглаан гэж яг юу хийдэг газар юм бол? Хамтдаа магтан дуулж, хамтдаа залбирч, хамтдаа Библийг уншиж, тийм ээ? Бурхны үгийг уншиж, мөн Бурхны үгийг сонсдог газар шүү дээ. За тэгвэл Бурхан цуглаанаар дамжуулаад, чуулганаар дамжуулаад Бурхан маш олон зүйл хийхийг хүсдэг байна. Тэр нь юу юм бол? Бүгдээрээ хамтдаа Шинэ Гэрээ номны Эфес 1-ийн 22 дугаар ишлэлийг бүгдээрээ хамтдаа олж уншицгаая. Эфес 1-ийн 22. За багштайгаа хамт уншия. Бурхан бүх юмсыг түүний хөл дор захируулж, түүнийг чуулганд бүх юмсийн дээрх тэргүүн болгож өгөв. Амен. За тэгвэл Библиэлд чуулганы тэргүүн хэн гэж хэлсэн бэ? Яг зөв. Есүс бол чуулганы тэргүүн байх нь. Тэргүүн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Толгой гэсэн үг шүү дээ, тий? За тэгвэл чуулганы толгой буюу чуулганы тэргүүн нь Есүс Христ байх нь. За тэгвэл бүгдээрээ биеэр бодож үзье л да. За жишээлбэл багшийнх нь бие байна, тийм ээ? За багшийнх нь бие толгой байна, тийм ээ? Толгоогоор дамжуулаад бид нар бүх зүйлийг хардаг, сонсдог, удирддаг, тийм ээ? Бидний тарих бүх зүйлийг удирддаг шүү дээ. Хэрвээ тарих ажиллахаа болчих юм бол бид нар энэ гараа хөдөлгөж чадах болов? Хөлөө хөдөлгөж чадах болов? Бүр хуруугаа ингэж хөдөлгөж чадах болов? Чадахгүй тийм ээ. Тэгвэл бидний энэ толгойн дотор байдаг энэ тарих бүх зүйлийг удирдах, хянаж яадаг байна шүү дээ. За тэгвэл тарих байхгүй бол би хөдлөхгүй тийм ээ. Тэрнтэй адилхан чуулганы тэргүүн бол Есүс. Чуулганы толгой бол Есүс байх нь. Есүс байхгүй бол энэ чуулган амьд байж чаддаг байх нь шүү тийм ээ. За тэгвэл толгой буюу тэргүүн нь гар хөлөө удирддаг шиг Есүс чуулганыг удирддаг байх нь шүү тийм ээ. Есүс чуулганыг удирддаг. Энэ үгийг бид нар мартаж болохгүй. За тийм учраас бид нар чуулганд ирэхдээ юу хийдэг юм болоо? Бүгдээрээ хамтдаа харъя. За нэгдүгээрт нь бид нар Бурхны чуулган гэх энэ газар тийм ээ цуглараад бүгдээрээ хамтдаа мөргөл өргөдөг шүү дээ. Тэгээд яадаг вүлээ? Хамтдаа магтан дуулдаг, Бурхны үгийг сонсдог, тийм ээ? Бурхны үгийг уншдаг. Тэгээд
Есүст итгэдэг бүх хүүхдүүд хамтдаа нөхөрлөдөг шүү дээ. За тэгвэл багшаа сая хэлсэн тийм ээ. Чуулганы тэргүүн бол Есүс ээ гэж хэлсэн байна. Тэгвэл бид нар юу болж таарах вэ? Бид нар гар хөлн болж таарах нь шүү дээ тийм ээ. За тэгвэл бид нар яах нь вэ? Есүсийн биеийн эрхтэн учраас бид нар хамтдаа цуглах хэрэгтэй байна. Хамтдаа цуглаад Бурхан мөргөл өргөх хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. За тэгвэл хоёрдугаарт нь чуулганаар дамжуулаад бид нар бие биенээ хайрлаж урамшуулахыг Бурхан биднээс хүсдэг байна. Тэгвэл найзуудаа та нар бие биенээ хэр их хайрладаг вэ? Есүс хэлсэн шүү дээ. Та нар бол чуулган юм аа гэж хэлсэн тийм ээ. Есүст итгэдэг хүүхэд болох нь чуулган юм аа. Тэгвэл энэ чуулган нь хоёрдугаарт нь бие биенээ хайрлаж урамшуулах хэрэгтэй. Тэгвэл чуулган дотор бие бинийгээ үзэн ядаад тийм ээ. Бие бинийгээ муу мухагаар яриад, ар хойгоор нь муулаад ингээд ээж болох нь. Тэгвэл чуулганы тэргүүн болох Есүс үүнийг хүсдэггүй байна тийм ээ. Харин эсрэгээрээ биднийг бие биенээ хайрлаад, бие бинийгээ урамшуулад, бие биенийхээ төлөө залбирдаг байгаасай гэж Бурхан хүсдэг байна. За тэгвэл 3 дахь нь юу юм бол? За 3 дугаар чуулган болох бидний дүр төрхөөр дамжуулаад энэ дэлхийд Есүсийн талаар тухаглагдаасай гэж Бурхан хүсдэг байна шүү тийм ээ. Чуулганд байгаа итгэгч нар, чуулганд байгаа хүүхдүүд Есүсийн талаар мэдэхгүй байгаа хүмүүстээр очоод Есүсийн тухай яриасай гэж Бурхан хүсдэг байна шүү тийм. Есүс энэ дэлхийд хэрхэн яаж ирснийг, Есүс энэ дэлхийд ирээд юу хийснийг, Есүс яагаад загалмай дээр цовдлогдсныг, мөн Есүс загалмай дээр цовдлогдож нас бараад зогсохгүй Есүс амьсан болохыг тийм ээ. Мөн Есүс тэнгэр өдөөшөө өргөгдсөн болохыг олон хүмүүс ярьж тухаглаасай гэж Бурхан хүсдэг байна шүү тийм ээ. Тэгээд мөн бид нар Есүсээр дамжуулаад Бурханы хүүхэд болсон юм а гэдгийг дамжуулаасай гэж Бурхан хүсдэг байна. Ойлгосноо хүүхдүүд ээ? Тэгвэл чуулган бол юу ах нь? Есүсийн бие байх нь. Харин тэргүүн нь чуулганы тэргүүн нь Есүс Христ байх нь шүү тийм ээ. За тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Нүдээ наад гараа авсраад залбирцгаая. Бурхан минь ээ. Өнөөдөр та бидэнд гэр бүл гэдэг хамт олныг бий болгож өгөөд мөн чуулган гэдэг хамт олгоныг ч гэсэн биднэрт бий болгож өгсөн учраас баярлалаа. Эзэн минь ээ. Чуулган бол Христийн бие юм а гэдгийг ойлгож өгсөнд баярлалаа. Чуулганы тэргүүн нь Есүс Христ юм а гэдгийг ойлгож өгсөнд баярлалаа. Тэгвэл Христийн бие болсон бид нар хүүхдүүд маань бие бинийгээ хайрладаг, урамшуулдаг, мөн Бурхан эзэндээ мөргөл өргөдөг. Түгээрч зогсохгүй энэ дэлхий рүү гараад Есүсийг мэддэггүй хүүхдүүдэд Есүсийн тухай сайн мэдээг дамжуулдаг хүүхдүүд байхад та туслаач. Мөн чуулган нь бие бинийгээ хайрладаг, босгон байгуулдаг, ариун чуулган байхаар удирдах өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгвэл хүүхдүүдээ бүгдээрээ эх 7 хоногийн турш Христийн бие болохынхаа хувьд тийм ээ. Христийн гар хөл болсныхаа хувьд бид нар бие бинийгээ хайрладаг, урамшуулдаг, мөн бүтэнсэн өдөр болгон цуглаандаа тасралтгүй ирдэг, Бурханд мөргөл өргөдөг хүүхдүүд болцгоё. Мөн бид нар Есүсийн тухай хараахан сонсож чадаагүй байгаа өвөө эмээдээ, аав ээжтэй, ахан дүүстэй Есүс намайг аварсан юм аа. Есүс намайг Бурхны хүүхэд болгосон юм аа гэдгийг дамжуулдаг хүүхдүүд болцгоё. Бүгдээрээ эх 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.